За сайн за манай тарилан дээр хүрээд ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За миний хувьд одоо яг энд ингээ хөдөөхөр амьдарч байгаагийн хувьд бас өөрийнхөө бас хэрхэн ямар жоохон бас энгийн гівнэх сүртэй биш амьдарч байгааг маш хурдан тайлбарлая. За жишээ нь одоо ингээд энэ миний одоо энэ барьсан байшин байна. За манай энэ хашаа байна. За тэгээ ер нь бол миний баримтлаг зарчим бол айгүй тийм үнэтэй биш. Айгүй тийм гараанд орох материалаар айгүй тийм айтайхан амьдрах боломжтой байгаа. Жишээ нь одоо энэ хашаага бол би ингээд зах банзаар Эрдэнэ суман дээр байдаг нэг хөрөө раамн дээр байдаг зах банз эний чинь эвдээд төлдөг байхгүй да. Тэр төлдөг модыг зүгээр авчраад ингээд хашаага барьцсан ингээд уулын хэлбэртэй. За тэгээ энэ байшин маань болохоор би нөгөө хүмүүс дандаа хэлдэг намайг таньдаг хүмүүс баг мэднэ. Энэ яргац цуслан дээр байдаг байсан 2 70-аад оны модон байшингаа би буулгаж ирээд энэ нэг бүгдийг нь угсараад барьсан. Энд шил материал баг байхгүй. Намайг утгын жаргал гэдэг арх устын ширээ ухаа гэдэг гахалтай гоё газар ингээд би тариалан эрхэлдэг. Тариалан эрхлээд одоо 6 дахь жилдээ орж байна. Нэг замын цаана баян дэлгэрийн нутаг байдаг. Тэгэхээр би өөрийгөө хил дээр байгаа харуул цаг гэж боддог шүү дээ. 2019 он гээд 19 оны төгсгөл 2020 онд ер нь орсон. Одоо 6 дахь жилдээ тарж байна. Тэр үед маань яг Улаанбаатарт бизнес эрхлээд бас нэлээд олон жил болсон. Тэгээд тэр үед одоо ер нь ерөнхий миний бас хобби хөдөө аж ахуй газар тариалан ургамал мод. За миний өнөөдрийг хүртэл тариалж байгаа ургамал зорилттой ургамал гэж ярьдаг юм да. За тэгээд Европт бол зорьсонч зориогч өрсөн ингээл зуны улиралд нь баг 4-5 хурахаар ургадаг. Монголын нөхцөл болохоор тэр ширүүн уур амьсгалтай өндөрлөг. Тэгээд тариалангийн нэг л улирал байдаг. Тэгээд тэр улиралд нь зориулаад бид нар яг өмнөдөө бол нэг 5 сараас 6 сараас тариал нэг 8-9 сард нэг л удаа ордог байхгүй юу. Тэгээд тэрэнд л зориулж аль болох Монголынхаа сайхан цаг агаарыг ашиглаж тэгээд нэг удаа тарьж байгаа учраас нэлийн одоо гайгүй юм тарихыг хичээл зүтгэдэг. Тэгээ миний тарьдаг юм бол яг юу л та тэгээд тосны ургамал тарьж байна, арвай буудаа тарьж байна, ногоон тижэл тарьж байна. За тэгээд овёс тарьж байна. Гэхдээ ерөнхийдөө шинжилгээний үндэстэй бас тодорхой хэмжээгээр их гоё хичээж ажиллаж ургацаа гоё авахгүй бол жилд нэг л үйлдвэрлэж байдаг болохоор их л хичээж ажиллах хэрэгтэй байдгийн. Энэ Баян хангай буюу энэ байгаль дэлхийгээсээ бид нар ингээд ургуулад дээр нь сайхан ургуулад Баян хангайгаа алгаараа баг илэх шахамтай хумсандаа шороогоо чихэж одоо ингэж Баян хангайгаа илбэж тордож түүнээсээ гоё ургац авч хүний болоод мал амьтны хэрэгцээнд гаргах тийм гоё бүтээгдэхүүн гаргаж байгаагийн хувьд их гоё бизнес ажил гэж боддог. Би бол энэ дээрээ бас нэлээх мод тарьсан. Тэгээд хүмүүс асуудаг мод ер нь хизээ тариул зүгээр өдөө гэж асуудаг. Би хүн болгонд мод ерөөсөө маш их цаг хугацааны асуудал их төвчээртэй хүний одоо ажил учраас модыг яг өнөөдөр тарь гэж хэлдэг байхгүй юу? Бүх хүнд мод тарих хамгийн супер хугацаа бол яг өнөөдөр яг одоо гэсэн үг. Хэрвээ чи мод тарих бол одоо л тарих. Яг тэр модыг жилийн 4 улирал тарьж болдог. Мэдээж хэрэг Баян хангаадаа бас тодорхой хэмжээний юм өгөх хэрэгтэй гэд ингээд бодож ер нь зөрөх сэтгэлээ жижигэн гэсэн гарах хэрэгтэй гэж боддог. Тэгээд яг энэ хэсэгт нь болохоор би ахуй хэрэгцээний хүнсний ногоогоо тарьдаг одоо хураацсан байгаа. Төмс, манжин, луу ингээд за цаагуур нь ингээд туршаад хар арапс тарьж үзэж байгаа. Наагуур нь эрдэнэ шиш тарьж үзсэн. Тэгээд ерөнхийдөө энэ ингээд туршилтын одоо талбай гэх юм уу да. За тэгээд ийшээ энэ ширээ ухаа дээр би анх ийшээ энэ арх устад ирж газар тариаланд орохдоо бол нэг юм амлсан ерөнхийдөө удирдлага болон хүмүүст нь ягаад гэхээр би бол одоо энд ч одоо хууч юу ч байгаагүй. Ингээ энэ ухааг ерөнхийдөө ногоор болон жижигхэн ойн төгөл байгуулна гэж амлаж ирсэн. Тэгээд тэр амлалтанд ингээ эхлээд өөрийнхөө хашаа нь болохоор нэг 60-аад мод мөн энд ингээ 65 мод сая энэ жил тарьсан. Одоо ингээ харахаар ингээ бүгдээрээ ингээ шилмүс мод байгаа. Бас жоохон үзэмжтэй гоё мод байдаг. Зөвхөн мод бас ургахтаа бас нэлээх арчилгаа шаардна. Арчилгаа шаардна гэдэг чинь за нэгдүгээрт ус нь байх хэвээр. Энэ усыг болохоор би худгаас ингээд трактораараа 3 тонны ус авчраад ингээд усалдаг. Хоёрдугаарт нь мод бас ургах хамгийн таатай нөхцөл бол хөрснөөс гадна ингээд салхинаас жоохон хамгаалах хэрэгтэй байдаг. Тэгээ нодлонгийн тарьсан одоо ургамлынхаа энэ буудал соломны буудлаар би ингээд салхинаас хамгаалж яасан
хамгаалж тавьсан учраас өөрөө бодож тавьсан. Тэгээд айгүй дайггүй ургаж байгаа. Бүгдээр ургаж байгаа. Энд нэг 66 орчим дандаа шилмөст бод байгаа. Тодорхой хэмжээний бас дэмжлэг юу гэдгийг жоохон ч гэсэн тийм нэг шигүү байвал мод жоохон төгөлжиж ургуул мод айгүй тийм сайхан ургадаг л да. Тэгээ яг би цаашдаа бол одоо тэгээд амснаар энэ одоо ухааг ерөөсөн ногоон төгөл болгоно гэсэн бодолтой мөрөөдөлтэй байгаа эхэлсэн. Тэрэндээ хүрнэ. Бид нар ягаад заавал хавар тарьдаг эсвэл намар тарьдаг үгүй. Хэрвээ бортохтой модыг бол зүгээр дөрвөн үлэр тарьж борлдог байхгүй. Тэгээ хамгийн гол нь арчлаад ингээд ургуулах юм бол тэгээ мод чинь ингээд ургаад сайхан навшилбэг гаргаад ингээд дэшээ өсөд явах тусам хүн айгүй гоо энерги авдаг модноос. Хүний өргөчлөө Монгол орн хэрхэн сайхан уудан билээ те. Хичнээн сайхан уур амьсгал байгаль дэлхий гэдэг. Одоо энэ экстрим гэж яриад байгаа дөрвөн үйлрэл чинь ерөөсөө Монгол хүмүүсийг одоо Монгол генийг их олон жилээр нь хадгалах баг шахам зориулттай юм шиг. Манай Монголд бол гайхалтай гоё одоо талбайтай тэ өгд эдсийн маань уламжилж хичнээн жил одоо тэмцэж бидэндээ өвлөсөн энэ сайхан агуу уудан нутагтай улс бол бид нар хачин сайхан амьдарч болох байхгүй юу? Сум орон нутагт ингээ амьдрахад наад захын бас нэг одоо дид бүтцийн асуудлууд ер нь бас том шийдэгдсэн шүү. Энэ бол айгүй сайхан боломж баг. Одоо ихэнхдээ тэр сумууд руу төвлөрсөн гоё зассан замаас нэг жоохон 10-20 км яваад суманд очиж जैन. За тэгэл одоо интернет те одоо банк одоо юу гэдгийг ертөнд гадаад ертөндтэй харьцах одоо хичнээн олон төрлийн сувг элдв хангай музей явахад бүрэн боломжтой байхгүй.